эрүүгийн шүүх хуралдаан нийслэл мэдэгдээ. За энэ шүүх хуралдаанаар тусламжийн прокурорын газраас эрүүгийн тусгай ангийн 27.5 төгсгөөс ялах дүгнэлт үйлдсэн Экваторт холбогдох эрүүгийн эргийг хэлсэн. За нарийн бичгийн дараа шүүх хуралдааны эрхлэлийг танилцуулж оролцох сууна. За шүүх хуралдаанд оролцож хүмүүс бүгд хэлсэн хуралдаа үргэлжлэнэ. За шүүх хуралдааны дэгийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүхийн шийдвэр уншиж сонсоход шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босож шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хуралдаанд оролцох шүүгд хандаж үг хэлэх мэдээлэл өгөхдөө суудлаасаа босно. За шүүх хуралдааны оролцох шүүхийн шийдвэр уншиж тайлцсан. За мөн оролцсон хуралдааны оруулагчийн дэвсгэрэх шийдвэр захирагдах үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдэх шүүх хуралдааны дэг зэрсэн бол түүний танхимаас гаргах урьдчилан сануулна. За дахин зочид гаргаж шүүх хуралдааны танхимаас гаргаж шүүхийн шийдвэр уншиж дахин байцаалах зохицуулалттай. За улсын дэвс мөчлөрийн хувьд шүүх хуралдааны дэг зэрсэн тохиолдол сануулга өгнө. За дахин зочид гаргаж суртын тухай хууль заасан торгох шийдэл оруулах зохицуулалттай гэдгийг тайлбарлая. За шүүгдсэн бие байцаалтыг танилцуулъя. За хардал ургийн овогт Монголын Экватор Монгол улсын иргэн 1972 оны 12 сарын 29-нд өдөр төрсөн 53 настай эрэгтэй бүрэн дунд босолтой мэрэгжлийн малчин ам бол 3 эхнэр хүүхдээ мөхөөс нь 3 дугаар оюут орсон суух хаягтай за урд эрүүгийн харилцаа хүлээж байгаа үгүй. За регистрийн дугаар LB 72 12 29 15 гэсэн байна. За бие мэтлэлцээ юу? Зөв. За Экватор прокурорын ялах төлөвийг гарч танилцсан. За шүүх хуралдааны Экватор аймаг тусам дундын ахсны шүүхийн ерөнхий шүүгч насан буян бие дараж за шүүх хуралдааны нарийн бичгийн дараа номын эрдэнэ за улсын төгсөөр хяналтын прокурор Дашнам за шүүгдчийн өмгөөлөгч хүдэр шүүгдч Экватор нарыг оролцуулан энэ шүүх хуралдааныг явуулж байна. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогч тэр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой суур тухайн маргааны шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг шударгаа шийдвэрлэхэд хэрэглээ бүхэнсэл байна гэж үзвэл оролцогчдод татгалзал гаргах хэрэгтэй. За улсын дэвс татгалзал байна. Татгалзал байхгүй шүү. За өдрөө мэдэж. Татгалзал байхгүй шүү. За Экватор татгалзах юм байна уу хүмүүс байхгүй. Нарийн чинь дэр. За Экваторын шүүх хуралдаанд эрүүгийн эргийн шүүгдчээр оролцсон. Шүүгдчид эрүүгийн эрийг хэн шийдвэрлэх хуулийн 7 дугаар бүлэгтээс эрх үүргийг хүлээж оролцдог. Тэгэхээр ямар эрх үүрэг хүлээх юм бэ гэдгийг тайлбарлая. За ямар хэрэгт шүүгдэж байгаа мэдэх хэрэгтэй. За сонсож байгаа ял эрүүгийн харилцааны талаар тайлбар гаргах хэрэгтэй. За баримт цэцэл гаргаж өгөх нотлохын шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүх хуралдаанд мэдээлэл өгнө. За мөн мэдээлэл өгөхөөс татгалзах хэрэгтэй. За шүүгдч мэдээлэл авах хэрэгтэй. Эрүүгийн эрийг хэн шийдвэрлэх хариуцлагын талаар шүүгээс хууль заасан дагуу зөвшөөрсөн мэдээллийг авна. За шинжээ томсон тогтоол шинжээчийн дүгнэлт авцрын материалтай танилцнаа. За шүүгдч өөрийгөө өмгөөлүүлэх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. За шүүх хуралдааны явцад өмгөөлөгчдөө ганцаарчлан уулзах амар боломжтой чөлөөтэй харилцах болно. За шүүгдч гомдол төсөлд гарах хэрэгтэй. За шүүгийн шийдвэрт гомдол гаргана. За бусад этгээдээ шүүгийн шийдвэрт гарсан гомдол эсвэлжтэй тайлбар гаргана. За шүүх хуралдаанд оролцсон шүүгч прокурор нарийн бичгийн дарга хууль заасан үндэслэлээр татгалзан гаргахтай хүсэл гаргах хэрэгтэй. За ямар үр хүлээж оролцох юм бэ гэвэл шүүх хуралдааны дэгийг сахиж оролцсон. За шүүгийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. За мөн хэргийн оролцогч болон бусад оролцогчдод нөлөөлөхгүй байх ийм эрх үүрэгтэйгээр оролцсон байна. За эрх үүргээ ойлгосноо? Ойлгосон. За асууж. За шүүхийн хэлцүүлгийн дараалал өгөхдөө за шүүхийн хэлцүүлэгдэхдээ улсын ядагч ялах дүгнэлт танилцуулна. За үүний дараа шүүгдч мэдээлэл өгвөл түүний мэдээллийг сонсно. За дараа нь хэрэг тавигдсан бичгийн нотлохонтой шинжилгээ судлах дараалалаар явуулнаа. За улсын шүүгчдийн өвлөсөн зүгээс гэмбүргийн талаар ямар даашралтай оролцсон шүүх хуралдаанд ямар нотлохыг судалж оролцох шүүх хуралдаанд хэлцүүлэхгүй байх нотлохоос асуулах баримт байгаа юу? За мөн дараа санал асуулт байна уу? Энэ талаар санал хэлнэ. За өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Монголын Экватор гэмтэр болсон гэмбүртэй болохыг нотолж ялах чанартай оролцсон. За ялах төлөв Дүгнэлтэд дурддагчдын нотлохоонуудыг шинжилгээ судлан нотлохоонуудыг шинжилгээ судлах дараалал санал байхгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт авахгүй, цаашин гаргах санал байхгүй нэ шүүгч. За өдрөө мэдээ. За өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн Экваторын өмгөөлөгчөөр оролцож байна. За хөнгөрүүлэх болон хувийн байдлыг харуулсан
нотлох баримтыг танилцуулж, за өмгөөлөгчийн байр суурьнаас оролцсон дараалт талуудаа санал хүсэлт алга. За шүүгд гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Гэмбүргийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. За шүүгд. Өсөд шилдэг үйлдэлцээ. За яллагдагч экваторын зуршлын тухайн үеийн 14 долдоо зүйлийн 5 дахь хэсгийн 5-ын 1 дэх залтад заасан зөрчил толбогдсон 2024 оны 6 сарын 6-ны өдөр тэгээд нэг жилийн хугацаагаар асуусан үедээ буюу 2025 оны 1 сарын 20-ны шөнө 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнхайн сумын 4-р багийн нутаг онцгорын 1602 тоотын гаднаас онцгорын 612 тоот хүртэлх зад Нистан Надван маркийн 21-28-ийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн эрсдлийг 165% зохицтойгоор жалгадаж замын хөдөлгөөнд оролцсон гэмтрэг үйлсэн болох нь мэдээлэл ажиллагааны явцад хэрэгт хууль заасан эзлэх журмын дагуу зөвлөлт бичүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. За нотлох баримтуудын талаар эрх бүхий албан тушаалтаа хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад зөвшөөрлийн шинжтэй үүсэл эсвэл илрүүлсэн тухай тэмдэглэл хавцтрийн 4-р хуудас жолоочийн согтуур хундаа масуулахын сэтгэгдэд нөлөөж байдлыг хэрэгжүүлсэн эсхийг шалгасан тэмдэглэл хавцтрийн 5-р хуудас драйвер багжид үлээлсэд түүний амсгалдах экспертийн агуулмж 165% болохыг харуулсан гэрэл зургийн үзэлт хавцтрийн 7-р хуудас эдмэрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хавцтрийн 8-р хуудас Тэрхүү цагдаагийн газрын Мөнхайн сумын цагдаагийн тасгийн хэсгийн цагдаагийн нэг дахлагчдад автомобилоос гаргаж өгсөн 23 секундын бичлэгийг хүлээн авсан тэмдэглэл хавцтрийн 9-р хуудас. За энэ экваторын согтолтын хэмжээг драйвер багжаар шалгуулахад дуу тосны бичлэгийг баримтуулсан бичлэг дүнслэг хийсэн тэмдэглэл хавцтрийн 10-р хуудас. Алкотест 60% загварын амсгалдах экспертийн агуулмж дотор хэмжээ багаж болон драйверийн бүртгэл дүнслэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр хавцтрийн 11-ээс 16 дахь хуудас. За гэрч тааш дүнгийн өгсөн мэдүүлэг хавцтрийн 20-аас гэрчтэй тааш дүнгийн өгс дахин мэдүүлэг хавцтрийн 22-аас 25 дахь хуудас. Гэрчтэй самгийн жигнүүдийн өгсөн мэдүүлэг хавцтрийн 28-аас 29 хуудас. Сүхбаатар аймаг төсвийн дундын эрүүг иргэн анх шатны шүүхийн 2024 оны 6 сарын 6-ны өдрийн 440 дугаартай шийдвэрийн хуулбар хавцтрийн 56-аас 59 хуудас. За яллагдагч экваторын мэдүүлэг хавцтрийн 41-ээс 43 дугаар зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэг цугларсан байна. Дээрх нотлох баримтуудыг мөрдөгч хууль засны дагуу цуглуулж бичүүлсэн байх бөгөөд хэргийн бодит байдал нийцсэн хамааралтай ачаал тогтолтой гэж үнэлсэн болно. Хэрэг цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд экватор нь 2025 оны 1-р сарын 20-ны шөнө 22 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Мөнхайн сумын 4-р багийн нутаг онцгорын 1602 тоотын гаднаас онцгорын 612 тоот хүртэлх зайд Нистан Надван маркийн 21-28-ийн улсын дугаартай тээврийн эрсдлийг 165% зохицтойгоор жалгадаж замын хөдөлгөөнд оролцсон баримт тогтоогдож байна. За 90 жилийн цаана 27 дугаар зүйл даасан тогтоосон гэж шалгаж тогтоох ажиллагааны үр дүн шалгуулагчийн амсгалдах экспертийн агуулмж нь 120 түүнээс дээш промил эсвэл цусан дэх экспертийн агуулмж нь 1.5 түүнээс дээш промил илэрсэн байна. Экватор нь 2025 оны 1-р сарын 28-ны шөнө 22 цаг 30 минутын үед алкотест 60% загварын амсгалдах экспертийн агуулмж тогтоогч хэмжээ багаж болон драйверийн бүртгэл дүнслэг хийсэн тэмдэглэл дурдсанаар 165% согтолтой байсан тогтоогдож байгаа бөгөөд эрүүг болон цэцгийн 27 дугаар зүйл заснаас тогтоосон гэх ойлголтод хамаарч байна. За тээврийн эрсдлийн жолооч гэж тээврийн эрсдэл жолоодж байгаа тээврийн эрсдлийг жолоодох хэрэгтэй эсвэл ирэхгүй жолоодох хэрэг нь дуусах асуултыг ойлгоно. Тээврийн эрсдэл жолоодохын асуусан өнгөс тогтоосон асуулсан үедээ тээврийн эрсдэл жолоодсон эсвэл тогтоосон асуулсан хэсгийг зохицуулын дагуу шалгуулахад зайлшгүй үйлдэлээс тээврийн эрсдэл жолоодохын асуусан өнгө болгоно. Энэ экватор нь 2024 оны 6 сарын 6-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-1 дахь заасан зөрчил толбогдсон тээврийн эрсдэл жолоодохын үеийн хугацаагаар асуусан багтал тээврийн эрсдэл жолоодохын асуусан гэх ойлголтод хамаарч байна. Яллагдагч экватор нь өөрийн үйлчлэгийг хууль бус болохыг мэдэж эрүүг уулийн ерөнхий ангийн 2-3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гимбургийн санаатай хэлбэрээр тээврийн эрсдлийг жолоодох эрхийг асуусан үедээ согтуугаар тээврийн эрсдэл жолоодсон гэж үзэх мэдээлэл тогтоогдож байх тул яллагдагч экватор толбогдох хэрэгт яллах томьёолт дүнтэй шүүх шийдвэрлэх шийдвэрлэв. Эрүүг уулийн хэн шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн мэддэг хэсгийг удирдлага болгон тогтоох нь. За яллагдагч экваторын зөрчлийн тухай хуулийн 14 долоо зүйлийн 5 дахь хэсгийн 5-1 дахь заасан зөрчил толбогдсон 2024 оны 6 сарын 6-ны өдөр тээврийн эрсдэл жолоодохын нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 1-р сарын 20-ны шөнө 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнхайн сумын 4-р баг онцгорын 1602 тоотны гаднаас онцгорын 612 тоот хүртэлх зайд Нистан Надван маркийн 21-28-ийн улсын дугаартай тээврийн эрсдлийг 165% зохицтойгоор замд жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмтрийг эрүүг уулийн тухай анги 27 дугаар зүйлийн 5
зөвчлөө тогтоосгоо ялагдаж Энэхбаатар толбогдох 253 минутыг 40 дугаартай эрүүг иргийг хариулын дагуу Сүхбаатар аймагт сүүлийн анх шатны шүүгчилж өгсгөө гэсэн ялгдаг юм. За үсгээс ялгдаг бол талцсан. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Асуулт тодруулах зүйл байна уу? Баггүй. За шүүх хурлаанд мэдүүлэг өгөх үү? Ямар асуудал вэ? Тэр талаар ярь да. Шүүх хурлаанд мэдүүлэг өгнө. Асууж болсон юм ярих. Болсон явдал ярьж. Нэгсээр 20 өдөр. Нэг сарын 20 өдөр би өдөө малчин хүн хөдөө байдаг юм аа. Эхнэр маань сум дээр хүүхд сургуулийн хүүхд харж байж. Тэгээ би модод эмх хэвлээгээд тэгээ өдөрөөс эхнэрийн эрүүл мэндийн нэрсийг бүгдийг ажилтаа мөнгө олох гэж орж ирсэн. Тэгээ хүнээс мөнгө зээлхээ яваад тэр айлдаа очиж аягаа тэгээд хөдөлж байгаа юм. Тэгээ за бас нэг тодруулах зүйл байна. Асууцод. За асууцал байна уу? Та малчин гэсэн нэг өрхийн орлого чи хэдэн тойд олгоо нартай. Одоо өөрөө энэ малаа хариулж байгаа юу? Өөрөө малаа хариулж байгаа. Одоо өөрийн мал одоо 300 малтай. Сард одоо тогтмол орлого байдгүй. Тогтмол орлого гэж явах малаа олгож байна. Малаараа л байна. За өөр асуулт авахгүй нэ шүүгч. За өдөр өнгөрч. За өмнө ихэ асуусан байж тээ 24 оны 6 сард ихэ асууж байгаа. Тэгээд дахиад ийм төсөл гараад байдаг. Өмнө асуусан одоо тохиолдол шүүгч хэлсэн байлгүй дээ. Дахиад сохтуур төвөөс эрэг болно гэдэг хаад санаатай гэмтрэг үлдээд тохиолд шүүгч дураараа загнаад. Тэгээд ч мөнгө асуу заавал арх уух хэрэгсээ. Мөнгө дөрөв өгчөө дараа нэрээ арх уухгүй. Машин дэргээ тавьчихад. Тэрээс хүнээс мөнгө зээлхээ очсон. Тэгээд тэрээс мань хүмүүс ганцаараа ирж юм аа мөн надад арих малч юм уу. Тэгээд нэг шийдвэр гаргаад хоёлаа очиход. За хэд тавч бичиг ноцтой хэлцүү тий. За шүүгдэгч Энэхбаатарын дүүрэн үйлсэн гэмбүрэг өвлийн сэрж очиж заллах дүнлэгийн хавралтай бүрдсэн нотлох баримтуудыг шинжилгээ хийсэн тооцоолох саналтай шүүгч. За өдөр мөрөд. За үсэлэгчтэй давхцсан учраас сэнтэн зүйл материал байхгүй шүү. За шүүх хэлцүүлгийг дуусгая. За шүүхийн дүүл гаргах ажиллагаа эхэлнэ. За гэмбүргийн талаар ус эрсдэлтэй хэлцүүлье. Сүхбаатарын Бөкөрийн газрын ихтэй бөкөр ташман би Бөкөрийн тухайлын 17-19 зүйлсэл эрүүгээр кэншэ төлөх тухайлын 34-7 35 зүйлсийн нэгдэх хэсгийг тус удирдлага болгон эрүүгийн тухайн ангийн 27-10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмтрэг болсон энэ Энэхбаатар толбогдох 253 8-ыг 41 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хурлаанд улсын ашигч оролцсон дараах дүнлэгийг гаргаж байна. Шүүгдэгч хэргийн үйлрийн тэмдэглээ шүүгдэгч Энэхбаатар нь төслийн тухай 14-7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-ыг нэгдэх заасан зөрчил толбогдсон 2024 оны 6 сарын 6-ны өдөр тэрээр жолоод гэх мэтлэлийн хугацаагаар хассан үедээ 2025 оны 1-р сарын 20-ны шөнө 22 цагийн үед Сүхбаатарын Мухай сумын 4-р багийн нутаг дэвсгэрт онцгойн 102 тоотоос онцгойн 612 тоот хүрэх зайд Nissan Adva маркийн 2128 хэвийн усан дугаартай тэрээр ирсгийг 165% цогцолтойгоор жолоосон гэмтрэг үйлсэн байна. Мөрдөх шилхэн ажиллагааны явцад хууль заасан үндэслэл замын дагуу цуглуулж хацдаг бичсэн түнчлэн шүүх хурлааны хэлцүүлгийн талуудын шинжилгээ судалсан албантуудаар шүүгдэж Энэхбаатар нь өөрийн мөрдлөө хууль бишэлтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үлдсэн. Зориг төрсөн гэмбүргийн санаа тайлбартай гэж үзэх үндэслэлтэй байна. За шүүгдэж Энэхбаатарын дээрх гэмтрэг үйлсэн болох мөрдөх шилхэн ажиллагааны явцад хууль заасан үндэслэлээр замын дагуу цуглуулж шүүхийн хэлцүүлгийн гэсэн эрхний албан тушаалдан уулын ушласан шугуугийн хөгжүүлэх явцад зөвшөөрлийн шинжтэй үйлдэл эсэлтгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн цогцолтолгонд масуурлахын цэцэгтэй төлөв байц хэрэглэсэн хэсгийг шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, за гэрч даш дундав самдан жимэд нарын мэдүүлэг, гидмэрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар өнөөдрийн шүүх хурлааны хэлцүүлгээр тогтоогдож байна. За шүүгдэгч Энэхбаатарын өмнөсөн гэмтрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон ямар дайсагч тогтоох шүүх хурлааны хэлцүүлэг шинжилгээ хөтлөх нотлох баримтуудад ноцогдож байх тул шүүгдэгч Энэхбаатарыг эрүүгийн үйлчилгээ тухайн ингээ 27 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн эрсдлийн хэвлэмийн аюулгүй байдал ашиглалтын журмын зөрчил гэмтрэг үйлсэн гэмбүртэй тооцох саналтай байна. За өдөр мөрөд. За гэмбүргийн саллыг сонслоо. За Энэхбаатар толгойд хэргийг
шинжилгээ судлахад гэмтрийг үйлчлэн гэмбуруутай байдал хангалттай тогтоогддог. За зөвлөлтөө өгсөн тохирж байгаа учраас гэмбүрмэн тал дээр ямар нэгэн санал таалах. За сэрэгчээс экваторыг эрүүгийн тусгай ингээ 27.5 заасан гэмтрийг үйлчлэн гэмбуруутай тооцоолохын дүгнэлтийг гаргаж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл энэ хэргийн үйл баримт болон хэргийн зүйцийг хүлээн зөвшөөрч байгаа юу? Энэ талаар өөрийнхөө саналыг хэлье. За үлдэн зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэж болохоор. За шүүгч экваторын болон түүний үргэлжлэн зүгээс гэмбурууны талаар бол маргаагүй байна. За экватор нь 2024 6 сарын 6-ны өдөр төслийн тухай хуулийн 14.5-ны зааснаар тээврийн жолоодох энэ жилийн хугацаар асуусан үедээ 2025 оны 1 сарын 20-ны өдрийн 22 зөвөд Сүхбаатар аймгийн Мөнх хасгын 4-р нутаг онцгорын годомжинд за Ниса хэдвэ загварын 21-28 хэн улсын дугаартай тээврийн эслийг за 165% согтолд орж чадсан замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тотлогдсон байна. За түүний дээрх хөдөл нь эрүүгийн тусгай ангийн 27.5 заасан гэмтрийн шинжийг агуулж авдвал за дээрх гэмтрийг үлсэн гэмбуруутай тооцох шийдвэрийг гаргаж байна. За энэ гэмтрийг бол бас бусдад бол ямар нэгэн хохирол учраагүй. Төсөөлөгчийг бусдад төлөвлөгөө гэж ажиллаа. За энэ шийдвэрийг шүүх хурдан тэмдэг тусган наримсан нарах. За шүүхээс шүүгдсэн экваторыг эрүүгийн тусгай ангийн 27.5 заасан гэмтрийг үлсэн гэмбуруутай тооцсон. За энэ бүнд эрүүгийн харилцаа хүлээх асуудлыг үргэлжлүүлэх хэлэлцэн. За улсын ядлагч эрүүгийн харилцаа дүгнэлтээ гаргана. За шүүхээс шүүгдэж экваторыг эрүүгийн тусгай ингээ 27 10 жилийн 5 дахь хэсэгт заасан гэмтрийг үйлсэн гэмбуруутай тооцсон байна. Эрүүгийн харилцаа хүлээлгэхэд хүндрэл хүсэлт байдал тогтоогдохгүй. За шүүгдэж экватор нь үйлчлэн гэмтрийн шинж бусдад төлөх төлбөргүй хор олцоогүй. За хувийн байдал гэмтрийг үйлчлэн гэмбуруугаа хүлээн зөвшөөрсөгүй байдал зэргийг харуулцаад эрүүгийн тусгай ингээ 27 10 жилийн 5 дахь хэсэгт зааснаа тээврийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,200 тэмцэх хэмжээний буюу 3,200 төгрөг торох хэлэлцүүлэх саналтай байна. Хэрэгт бүтэмжлсэн мэдүүлгүй өдрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий нэг сэрхээс хэдийг хэрэгт хадгалах. За шүүгдэгчид баримтлагаа цагтаа ороогүй учраас идэх ял оруулан татуулах саналгүй. Хэрэг энэ шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийдэх тогтоол хүчин төвлөрөө болтол шүүгдэгчид урд тавсан хувийн баталгаагаар тасан зэрэг арга хэмжээ хэвээр өөрчлөх гэсэн дүгнэлтийг гаргаж байна. За өдөр өнгөрч. За прокурорын ялгаатай саналыг сонслоо. За өнөөдрийн шүүгүрэлтэнд экваторын мөрөгчөөр оролцож байна. За миний үйлчлүүлэгчийн хувьд бол 53 настай малчин хүн байгаа. За экваторын хувьд бол 2024 оны 6 сарын 6-ны өдөр цогцруулах хонооны зүйл хэрэгэлсэн үедээ бас тээврийн хэрэгслэрж эрхийг асуусан. За улмаар тэгээд 2025 оны 1 сарын 20-ны өдөр за тухайн зөвчлөгийг бол давтан гаргасан. За энэ нь бол одоо эрүүгийн тусгай ангийн 27.5 гэсэн одоо зүйл ангаар эрүүгээрээ үүсэж одоо шүүхийн шатнд ирээд байна. За экваторын хувьд бол тухайн одоо юу гэдгийг зөвчлөгийг бас давтан гаргасан нөхцөл байдал бол эндээс харагддаг тийм ээ. Энэ үйлдэлд бас дүгнэлт хийхгүй байгаа нөхцөл байдал бас харагдаж байна. За улсын ялагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг жолоодох эрхийг 2 жилээр гасаж 3,200 ширээ 3 сая 200 мянган төгрөгөөр торгох одоо тогтмолын саналыг тавьж байна. За энэ бол энэ тухайн зүйл ангийн хамгийн хөнгөн ялгал гэж ойлгож байгаа. За гэхдээ мөрөгчийн зүгээс жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар гасаж за хоригдол оногдуулахгүйгээр тэнцэж өгөөч гэж шүүгүүлнээс хүсэж. За яагаад тэнцэнгийн яллын одоо саналыг одоо тавьж байгаа юм бэ гэхээр за экваторын хувьд нөгөө эхнэр хөвгттэйгээ Сүхбаатар аймгийн Мөнх хасгын мал малт. Өөрөөр хэлбэл 300 одоо тооны малтай гэж хөхөр адуу нийс одоо 300 тонны малт. За өөрийн гэсэн одоо тогтмол байхгүй. За малаа зарж одоо амьдрал ахуйгаа тэжээдэг ийм одоо бас нэг тустай юм байгаа. За энэ одоо зөрчлийг бол одоо дахин гаргахгүй талаараа одоо бас байцаалт шүүхийн шатнд бол одоо хэлж байгаа гэмшиж байгаа юм эсвэл байгаа учраас энэ удаа одоо юу гэдэг торгуулийн ял оногдуулахгүйгээр тэнцэж өгөөч шүүгүүлтгээс хүсэж байгаа. За 27.5 бол өөрөө 6 сараас 3 жилийн хугацаагаар хоригдол оногдуулахгүй тэнцэх ийм зохицуулт бол бас байгаа. Тийм учраас 1 жилийн хугацаагаар бас тэнцэж өгөөч гэж шүүгүүлтгээс хүсэж байна. За торгуулийн хувьд бол одоо ял оногдуулах юм бол магадгүй одоо юу гэдгийг амжиргааны их усруулсан
таваар малаад одоо янзлж ийм дагуулын асуудлыг шийдэх байх гэж би бодож байна. Тэгэхээр одоо энэ хүнд одоо хийсэн үйлдэлт нь одоо доор нөлөөлөхгүйгээр тэрсэжээ гэж үгдэж байна. Өөр За авсан системтэй байна. За гинтрийг үйлсэн Экваторын хувьд гинтрийг үйлсэн шинж гинтригийн эрүүгийн хариуцлагын зорилго зэрэг нөхцөл байдлыг харгалзаад 3,200,000 төгрөг торгох хэл хандуулах нь бол үндэслэх байна гэж мөн төрөлтэй бол дэмжиж байна. Парисах ямарч боломж авахгүй зөвхөн зөвхөлт одоо Экваторын одоо үйлсэн гинтригийн хувьд бол хэсэг зөвхөлтчүүд юм уу хэрэглэх боломжгүй харин 3,200,000 төгрөг торгох хэл хандуулах нь бол энэ гинтрийг одоо эрүүгийн хариуцлагын зорилготой бол нийцж байна гэж үзэж байна. За. Ер нь яг энэ зүгээр 27.5 өөрөө хэлбэрлэх боломжтой хэрэг байсан. За прокурорын шатнд одоо прокурортой бас ялаад охироод хэргийн хэлбэрүүлсэн журмаар шийдэх юм үеийн зохицуултыг бас бид хүсэлтэд гаргаад шийдүүлэх гэсэн санал тавьсан. За гэтэл прокурорын зүгээс 27.5 дээр бол одоо хэлбэршихгүйгээр заавал одоо юу гэдэг торгуулийн ялын одоо санал тавина гэсэн байдлаар одоо шүүгдэгчтэй үл ял тохирог байгаа. За прокурорын одоо юу гэдэг бодлого шийдэх ямар нэгэн байдлаар 27.5 дээр 20 хил оногдуулахгүйгээр тийсгүй гэсэн ийм хуулийн зохицуулалт одоо заавар зөвлөж байдаг юм шиг. Тэгээд одоо торгуулийн саналыг ингээд тавих нь зүйтэй. За үйлчин гэмтэргийн хорон нөлөө өгсөн юм байна гэдэг ялын саналаа тавьж байна. За энэ бол өөрөө бас юу гэдэг энэ гурван хуулийн зохицуултыг хэрэгжилж болно л гэж байна. Тэрнээсээр одоо юу гэдэг заавал 27.5 анхудаа үйлчин тохиолдолд одоо энэ торгуулийн оногдуулалт гэсэн үгийн зохицуулалт байхгүй гэж байна. За энэ хүний одоо амьдралын их үүсвэр, орлого олж байгаа байдал, за гэмтэрг үйлсэн нөхцөл байдал, эдгээр одоо нөхцөл байдлыг хангалтаад энэ одоо ялнуудаас сонгох юм зохицуулалт байгаа гэж ойлгож байна. Тийм учраас миний зүгээс юу гэдгийг 300 толгой малтай, за насны үед ч 53 настай. Тэгээд одоо их нэртэйгээ ингээд мал маллаад явж байгаа шүү. 3 сая төгрөг торгоно гэдэг нь өөрөө бас хүндрэлтэй л гэж ойлгож байна. 3 сая төгрөг бол одоо юу гэдэг бодоор нийлэхийг бол 10-30 юм болно. Тэгэхээр одоо үнэхээр гэмтэр үйлсэн гэмшиж байгаа юмыг давхар одоо ингээд ясуудыг оногдуулаад давхар одоо юу гэдэг эдгэмшлийн байдлыг ийм байдалд оруулахгүйгээр оройд оногдуулахгүйгээр тийшээжээ гэсэн саналтай. Өөр санал байхгүй шүү. За шүүгурдан дууссан. Экваторт шүүгүүд хандж хэрэгцүү байна уу? Хэрэгцүү байхгүй. За шүүгчид орон шүүгурдан дуусарлаа.